Хонц их орноо үл тоомсорлон ирээд буцах замын гीч чиг эзэн хүний өчүүхэн ч сэтгэлгүй ийм л хүмүүс олон болж дээ. Ганц удаа үдлээд одох мэт адгийн авирыг үргэлж харах юм. Оргүйч хэлээ ийм л үнэн газар авсныг та үзсэн үү? Орон гэр нь орд харш, орцны үүд нь хогийн тантан, өмсөж зүүсэн нь өнгө төгс, өссөн нутг нь ундуй сундуй. Бодол санаа нь шунал тачаал, бусдын хийсэнд хорсол занал, даргын өмнө бэлдууч бэлэнгаж, дорой нэгэнд бардам дээрэнгүй. Авах болохоор ирэх гөлөг, авсан хойноо арслан бар, алсын замд араас хутаг, албан тушаалд уургын морь. Унсан унаан дэлхийн брэнд, унган нутг нь уул уурхай, үзэл бодол нь зусарч зуурган, үг хэлэн шалдан ам. Гунтуухан явхад золбин нохой, гайгүйхэн явхаар атааж өтөө, итгэж нөхөрлөхөд элдв мөрөө, ижилдсэн хойноо хамлион гөрвөл. Үнэн үгэнд өс хонзон, үнэн ч явбал өт орхой, өнгө мөнгөнд дэнгийн ирвэхээ, өглөг буйнд харамч бирд. Барилдах бөхчүүд нь баахан бодлоо, баас шээсний жаал хэрүүл, уралдах морд нь үйлдэр нь бантан, уйсан уяач нь малынч дөрвгүй. Төрийн толгой нь тэнгийн үүр, түшимдийн ухаан нь тэрүүхэн тэндээ, туулсан амьдрал нь бөхс долоогч, төрүүлсэн бодлого нь үүдэн хоймор. Эрүүл мэнд нь эмийн хамаарал, эмнэлгийн газар нь хүний зуд, эмчийн цалин нь шүлсний нулимуур, энхэн биес нь өвчин зовлон. Нутаг бэлчээр нь ухсан шороо, нийслэл хот нь утаа гацаа, малын буйн нь үн цэнэгүй, малчин өрхөн хэдхэн хөгшөд. Ядруу явхад хууль нь хатуу, ямар ч ажилд танил тал, задарсан баянд харин гуйл, зөв бурууч инхийн тагтаа. Алдрай үрсэн ангидаа шапроот, анхны өдрөөс нь залхаан цээрлүүлэлт, хөөрхий мөрөөдөл нь манан будан, хичээл ном нь ял шийтгэл. Хаашаа чимбэ хонцын сэтгэлгээ, хаа сайгүй тархаж гүйцжээ, харийн зочид шиг хүнийрхүү зан, хайрын улсыг нь гутаах болжээ. Иймэрхүү байвал энэ орны ирээдүй хойч юу болохыг, ирэх биш Монгол хүн юм бол та эргээд нэг бодоод үзээрэй.